Булш хоосон байлаа. Тэд бүгд үүнийг харсан. Гэвч хоосон гэдэг үг олон утга илэрхийлж болно. Цогцос алга болж болно. Цуу яриа газар авч болно. Заримд нь энэ бүхэн булш тонсон хэрэг мэт, заримд нь хий үзэгдэл мэт харагдсан байх. Эмэгтэйчүүдийн хэлсэн үг амьсгаа давхцсан итгэхийн аргагүй сонсогдож байлаа. Тэнгэр элчгэн үү? Амилсан эзэн үү? Өглөөний жихүүн гэрэлд эдгээр үгсийг үгүйсгэхэд тун амархан байлаа. Түүнд хамгийн хайртай байсан хүмүүс хүртэл шууд л итгэл үнэмшилтэй болоогүй юм. Тэд гүйж, эргэлзэж, булш руу тонгойж харцгаас. Гэхдээ тэд зөвхөн майланган давуу, нөөрний бүтээлэг эвхээстэй байхыг л харлаа. Тэрхүү төгшүүртэй эхний цагуудад энэ бүхэн зөвхөн найдварыг л төрүүлж байсан. Газар дээрээс харахад дэлхийн ертөнц ийм л зүйлийг харсан. Үхэл эцэстээ ялаагүй байж магадгүй гэх анхны найдварын гэрэлгийг. Найдвар иргэн амиллаа. Бурхан зөвхөн найдвар иргэн ирж байгааг харсангүй. Бурхан үхэл хүчингүй болж байгааг харсан юм. Эмэгтэйчүүд гудамжаар амьсгаадан гүйж, шавнар нь харсан зүйлээ нэгтгэн дүгнэхийг хичээж байх зур. Хоосон булш юуг өгүүлж буй талаар тэнгэрт ямар ч эргэлзээ байсангүй. Үхэл өөрийн хийдэг зүйлээ буюу хүлээн авах, лацдах, дуугүй болгох ажлаа хийсэн. Гэвч энэ удаад үхэл өөрийн эрх мэдлээс хэтэрсэн зүйлд халдсан байлаа. Булш хилэлцээр хийгээгүй, наймаалцаагүй. Тэр зүгээр л эрх мэдлээ алдсан юм. Тэр өглөө Есүсийн амилсан амьдрал бол зүгээр нэг дахин эхлэл биш байлаа. Энэ нь зөвхөн сэргэлтч биш байсан. Энэ бол огт өөр шин зүйл юм. Муудаж ялзрахгүй, булшинд дийлдэхгүй, буцашгүй хүн төрлөختний амьдралын шин хэлбэр байсан. Амьлалт бол баасан гарагийн үйл явдлыг ухрааж үзүүлж буй хэрэг биш. Харин шин бүтээлийн эхлэл байлаа. Энэ нь зөвхөн түүний төлөө байгаагүй. Шавнар нь ойлгохоос хамаагүй өмнө Бурхан амьлалтын өглөө хүн төрлөختний хувьд ямар утга учиртайг харж байлаа. Тэрхүү цэцэрлэгт боссон амьдрал зөвхөн Христийн хивээр үлдэхгүй. Энэ нь бусадтай хуваалцагдах байлаа. Есүс нэгэнтээ би бол амьлалт ба ам мөн. Надад итгэдэг хүн өөхөвч амьдрна. Надад итгэж амьдрдаг хинч хизээж өөхөхгүй гэж хэлэхэд тэр үед маш зоримог сонсогдож байсан. Харин амьлалтын өглөө эдгээр үгс бодит байдал болон хувирсан. Тэрхүү амлалт түүхийн хуудаснаа зүгээр нэг хөвж яваагүй. Харин түүх рүү алхан орсон юм. Түүний найз нөхөд түүнийг амьд байгаад л туйлын их баярлж байлаа. Харин тэдний хараахан харж чадаагүй зүйл бол түүний ам удахгүй тэднийх болох гэж байсан явдал юм. Энэ бол зөвхөн үхлээс амьлах тухай биш. Бурхан тэнд шин амьдрал бий болж буйг харсан.